Бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэхүү бичлэгийг сонсох өдрийн мэндийг дэвшүүлье. За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр та бүхэндээ үнэн мэдлэгийн талаар ойлголтыг өгнө үү? Та үнэн мэдлэг маань хэнд зориулагдсан? За хаанаас яаж дамжиж ирдгийг? За бусад бясалгалуудаас, бусад яг энэ ижил төрлийн мэдээлэл өгдөг тэр газруудаас юугаараа онцлог байгаа. За мэдээж цаашдын зорилго гэж байгаа тий. Тэр цаашдын зорилго маань юу юм бэ гэд өмнө нь яг ерөнхий сэрэлтийн талаар, тэр сүнс ухамсарын талаар гэд ерөнхий мэдээллүүд өгөөд байсан боловч яг үнэн мэдлэгийн талаар гэж цус дурдаад явж байсан. Гэхдээ яг ингэж бичлэг оруулж байгаагүй учраас өнөөдөр яг үнэн мэдлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. Бид нар энэ мэдээллүүдээ хаанаас авдгийг үнэн мэдлэгийн бясалгалын маань дасгалуудын удирдамж хаанаас ирдэг юм бэ? Хэн зохиодог юм бэ гэд эдгээр асуултуудад хариулж өгөөр авчаашаа. За тэгье. За сайн нэг огш маань ярьлаа. Үнэн мэдлэгийнхаа талаар тодруулан ярья гэд тийм ээ. За тэгэхээр яг энэ талаар маш тодорхой та нартай мэдээлэлтэй байлгахын тулд маш ойлгомжтой, илүү ойлгомжтой болгох үүднээс хийж байгаа шүү гэж дахиад нэмэд хэлчихье. За тэгээд юуны өмнө та нартай бид нар маш чухал зүйлийг сонирдуулах гэж байгаадаа баяртай байна. Хамгийн түрүүнд хэлэхэд бид энэ бүх мэдээллүүд тэгээ сургуулийн хичээлүүдийг болохоор хөгжлийн ухамсар сүнсний хөгжлийн хамгийн өндөр дээд чатанд хүрсэн 13 дугаар хэмжээстэд харьяалагдах гэрлэн биетүүдээс авдаг. Бүх мэдээлэл энэ сургалтуудынхаа аргачлал, заах арга ухаан бүгдийг тэндээс авдаг гэвэл маш сонирхолтой байгаа. Тэгээ яаж авдгийг гэхээр дамжуулагчаараа дамжуулаад. За тэгээд энэ 13 дугаар хэмжээс гэснээс 13 дахь хэмжээст гэдэг маань болохоор бид нэр харьцуулж хэлэх юм бол жишээлбэл бид нэр 3 дугаар хэмжээст байгаа. Тэгээд 1 2 3 гэж явдаг штеп. Тоонолж яахнасаа тэгвэл 1-р хэмжээст гэж байгаа, 2-р хэмжээст гэж байгаа. Бид бүхэн физик биетэй юм хүмүүс энэ хүн орчноос маань өдөө энэ дэлхий дээр амьдарч байгаа бидний энэ амьдрал маань 3 гэсэн хэмжээсэд хамаарагддаг. За байгаль дэлхийн маань 4. За тэрнээс дээш өсөд явахаараа 5 6 7 гэд өндөр хэмжээстүүд болоо явдаг. Тэнд бол орчнолууд нь бас өөр байдаг. Мэдээж хүн төстэй орчнолууд зөндөө байгаа. Гэхдээ ухамсарын түвшин арай илүү хөгжил өндөртэй ийм орчнолууд байдаг. Тэгвэл тэгж цаашдаа хөгжиж явсаар хагаад 13 хэмжээс хүртэл өсдөг. Тэр нь бол байж болох ухамсар сүнсний хөгжлийн дээд чат гэж үзэж байгаа. Яг одоо бол. За тэгээд тэр дээд чатанд хүрэхээрээ ямар болдог вэ гэх юм бол физик бие ороход сэргэж явсаар хагаад гэрлэн биетэй болдгоо гэд бид нар өмнө ярьжсэн шүү дээ. Тэргээ дахиад татаад нэгэлчээ. Тэгээд тэр гэрлэн биетэй болцсон байгаа. Тэр гэрлэн орчнолуудаас авдаг. За эд маань ямар орчнолууд вэ гэхээр сая хэллээ. Гэрлэн биетүүд байгаа. Ухамсар сүнсний хөгжил нь маш өндөр түвшинд хүрсэн. Бүх мэдрэх үзэх, харах, сонсох, амтлах бүх мэдрэмжүүд нь маш өндөр түвшинд хүрсэн. Мэдрэмж нь мөн адил өндөр ийм орчнолууд. За энэ маань болохоор биднэрт дамжуулалт хийж байгаа орчнол энэ гэрлүүд маань болохоор 7 гэрэл байгаа. Тэр 7 гэрэл маань болохоор хаана харьяалагддаг вэ гэж та нар бодож иж магадгүй. 13 хэмжээстэд байдаг мөртлөө тэд нэр шууд их үүсвэрийн дор их үүсвэрийн удирдлагаар бүх орчлон ертөнцийн гариг, галактик бүхнийг удирдах түвшинд хүрсэн ийм 7 гэрлэн биетүүдээс бид нар бүх сургалтуудынхаа мэдээлэл, сургалтуудынхаа аргачлалуудыг дамжуулаад авдаг. Тэгээ бодохоор гоё гайз. Гоёосоо гадна энэ бол үнэ юм. Үнэ маа гэдгийг бид нэр бүх дамжуулалтуудаас нь сонсоод за тэгээ хичээлүүдийн сургалтуудаар нь ороод ингээд сурсаа бид нэг өөрснийхөө бие дээр ухамсараараа мэдэрсэн гэж хэлж бол. Тэгээд бид нэр өнөөдөр та хэдтэй үнийг мөн танилцуулгаар дэлгэрэнгүй ярьж өгье гэсэн байгаа шүү. За ингээд авлаа мэдээллүүдээ. За тэгээд дамжуулагчаар авлаа гэж би түрүүлсэн дээ. Тэгээд тэр дамжуулагч маань ямар ч юм бэ гэх юм бол яг л бид нартай адилхан хүн. Энэ дэлхий дээр амьдарч байгаа 3 дэдээ амьдарч байгаа бидэнтэй адилхан хүн шүү. Яг л бидний дунд амьдарч байгаа. Гэхдээ тэр маань Монгол хүн гэдгээр баг онцлогтой. За тэгээд дамжуулагч маань яаж холбогдсон гэдг нь маш чухал. Тэр маань анх холбогдохдоо зүү дээр нь дамжуулаад гариг ертөнцүүдэд танилцуулах маягаар анх холбогдож эхэлсэн. Монгол үндэснийг судалсан. Тэгэхээр чи бүх мэдээллүүд нь биднийтэй адилхан нэг түүх гэд байдаг шүү дээ тий. Тэгэхээр бүх орчнолуудын түүх дээр гариг ертөнц тэр бүтээсэн хаанаас гарал үүсэлтэй яаж бүтээгдсэн, яаж мөхөж байсан, яаж сэргэж байсан бүх түүхэнд байж идэг. Тэр мэдээллийн сангуудаасаа олоод утсан чинь монголчууд гэдэг чинь
ийм үндэстэн байна. Ийм хүчрхэг улс байна. Тэд одоо ийм цөөхөлтний юм хүртэл өнөө хүртэл тэсэж үлджээ. Урд нь 2 удаа дэлхийг авч ижээ гэсэн мэдээллүүдээр үндэслээд одоо энэ манай гаргийн хэмжээнд нөлөөлж чадах юм байна Монгол үндэстэнгүүд гэдэг чинь. Маш их чадвартай улс байх нэ. Гений өндөр бүтцтэй юм байна. За тэрийг наривчлалын дараа нь хэлье. Тэгээд маш их тийм чадварлаг улс байна гэд товчхон хэлгээд тэгээд дамжуулагчаар нь дамжуулаад одоо дамжуулагчид одоо энэ арга орчлуудыг зааж өгөөд энэ Монгол үндэстнүүдийг сэрээгээд хөгжүүлээд 3000 монгол хүнийг ингээд гоё хөгжүүлээд гэрлийн сэргээгээд ингэх юм бол энэ хүмүүсээр дамжуулаад дэлхийг бүр цаашдаа аврах боломжтой юм байна гэдэг дүгнэлтэнд хүрээд за тэгвэл сургалтууд зааж эхлэв. Гэт ингээд судлаад бүх хүмүүст зориулсан бүх хүмүүст таарч тохирох судалгааны үндсэн дээр тэр хичээлийн програмууд гэж ярьж байгаа хичээлийн сургалтуудын одоо хичээлүүдийг боловсруулж эхэлсэн байгаа тэр. Тэгээд дамжуулагчд маань гэсэн дамжуулагч маань биднэрт зааж сургасан. Яагаад гэвэл хэлэхдээ энэ дасгал бясалгалыг нийт бүх хүмүүст зааж болно. Яагаад гэвэл бид та нарыг судалсан бүх хүмүүс тохирохгүй арга гэж байдаг. Гэтэл энэ суур мэдлэг, энэ боловсруулсан суур мэдлэг бүгдэд таарч тохирох учраас бид нэр шилжүүлэн өглөө. Одоо цаашдаа та нар ингээд хүмүүсээ сургаад, ингээд дотоод гэрлээ хасаагаад, ингээд ухамсар сүнстэй холбоод, ингээд өөр өөрсөнд нь эзэн болгоод, өөр өөрснөө эзэн болоод тэгээд гэрлээ тодруулаад одоо энэ ухамсар сүнс гэдэг маань гэрчүүдээ бидний дотор байгаа. Тэр гэрлээ улам бүр тодсгоод, энерги өсгөөд, үнэн мэдлэгээр дүүргээд ингээд маш хүчрхэг болоод цаашдаа дэлхийг аврах юм хэмжээнд хүрэх юм байна гэд бүгдийг тооцоосны үндсэндээ энэ дасгал сургалтуудаа зааж өгсөн байна. Тэгэхээр энэ болохоор хааж байхгүй сургалт яг үндэ хэлэхэд урд өмнө ийм сургалт хизээж хааж байгаагүй. Үүн дээр бол итгэлтэй байж болно. Ингэж би хэлмээр байна. За тэгээд өөр нэмээр зүйл юу вэ? Таныг ингээ ярьж хаад би хажуугаарч ингээ ороод ярих юм багшаа. Эхэндээ хэлэхэд бол юм байна. Ингэж яриул ойлгомжтой болж чадчих байна уу? Эсвэл нэмээд оруулахар зүйл байна уу? Маш сонирхолтой байна. Тийм яг л нөгөө нэг яаж үнэн мэдлэг бүтсэн түүхтэй яаж дамжуулалтаа даавдаг гэдгийг маш сайхан нарийн яриад өглөө. Тэгэхээр яг үнэн мэдлэг гэж дамжуулалт гэж байдаг гэд ерөнхий мэддэг хүмүүст маань бүр гоё бэлгэрэнгүү тайлбар болоод ирсэн байх гэж бодож байна. За тэгээд нөгөө яг яаж зүуд найранд орж исэн гэдэг тэр бас дэлгэрэнгүй тайлбарууд одоо тэрнийг бүртгэн номон дээр маань байгаа шүү. Тэр үнэн мэдлэг номоо аваад унших юм бол бас яг яаж зүүдүүдээр орж ирсэн, ямар зүүднүүд нүүдлүүлж ирсэн ч гэх юм уу. Тэд нар бас нарийн байж байгаа. Тэгэхээр тэд нар бас маш сонирхолтой. Тэгээд дамжуулалт гэж ярихаар бас зарим хүмүүст шинэлэг сонсогдож магадгүй яг юу юм бол ч юм уу. Тэгэхээр нөгөө англи үгийг нь хүмүүс аюуг ашигладаг. Channeling гэж бид нар яриад байдаг шүү дээ. Тэгэхээр channeling гэж яриад байгаа нь одоо монголоор бид нар дамжуулалт гэж асуулцаад байгаа. Дамжуулалт хийж байгаа channeling хийж байгаа буюу дамжуулалт хэлбэрээр бид нар эдгээр мэдээллүүдээ авдаг байх нэ. За тэгээд өөр одоо ингэж яг сургалт бол байхгүй. Сургалт бол бүр өөр хаанч байхгүй. Харин ингэж мэдээлэл авдаг хүн одоо энэ дэлхийд байдаг юм болоо да эсвэл өмнө нь юу н байсан юм болов уу? Тий, өмнө нь бас байсан. Тэгээд түрүүнийхтэр за энэ нэг ярихын өмнө би түрүү нэг юм дотоо ирсэн байна. Тэрийг хэлчих болов уу? Тэр нь болохоор нөгөө дэлхийг аврна гэж ярьчлаа чи би сая. Тэгэхээр яагаад аврах гэдэг ингэж хүмүүс бодож иж магадгүй энийг жоохон тодруулчих гэж бодлоо. Юу болоод аврах маврах нь босоо явчихна гэж бодож магадгүй. Яагаад гэвэл бид нар одоо яг ямар нөхцөл байдалд амьдарч байгаа юм лээ. За Монгол орн маань ямар байгаа юм лээ. Дэлхийн улс маань ямар байгаа юм лээ гэд ингээд бодоо та нар үзээрэй заяа. Яг үндэ та нарын өнөөдрийн амьдрал та нарын сэтгэл санаанд хүрж гин үү? Та нарт бухимдал байна уу? Тэр нь тэгвэл юунаас байна? Яг өөрсдийнхаараа амьдрч чадчихэв үү? Та нарын амьдрыг гэсэн яг тэр өсөөлж исэн амьдралтаа та өнөөдөр амьдрч чадчихэв үү? Бүх сайхан хоргон үсийг жишээлбэл хэрэгжилж идэж чадчихэв үү? Ханаас ч юм баталгаатай гэж бодоод бүр за ингэчгүйдээ тэгчгүйдээ гэж санаа зовхгүйгээр хүнсийг хэлж чаддгүй нүү хамгийн түрүүнд. За тэгээс хурц хүмэр дээр ярих юм бол үүндээ яг юм цэвэр даавн өөрсдийнхөө бодож исэн материалыг өмсч чадчихвэ нүү. Бүх зүйл хортой болсон байгаа одоо нөхцөл болохоор. Тэгээд дээрэс нь маш их стресстэй. Тэгээд хүмүүст ямар ч зааж чөлөө өгдөггүй. Тэгээд мөнгө гэдэг зүйлийг бүгдийг барьчихсан. Мөнгө л олохгүй бол болохгүй. Талингаа цалингийн хооронд, мөнгөний хооронд. За тэгээд өөрсдийн сонирхлын дагуу хийдэг зүйл юу байхгүй. Зүгээр л өглөө гараал нэг ажил орой ирээл ундн ядраал. Тэгэл ерөөсөө ингээл хажуугаар нь хүүхдийн сургууль. За хүүхдийн сургууль гэж ярьснаас хүүхдүүд чи яг таны бодож байгаа шиг сурч байгаа сургалтандаа сэтгэл хөндлөн байна уу? Үнэхээр та боловсролын системд итгэлтэй байна уу?
Нэг үнэхээр хүүхдүүд маань төлөөдөө ингэж өөрсдийнхээ сэтгэж чадж гэнэ үү? Эсвэл баригдмал хайрцаглагдж гэнэ үү ингээд бодоод хараад үз. За тэгжээд л энэ байгалийн гамшгүй юунаас үсэт вэ? За тэгээд дэлхийн нийтийн эдийн засаг гэж яриад байгаа тэд нэр ямар байна? Тэгээд бид нэр одоо энэ яг өндөр технологи дээр амьдрах технологи хөгжлөөл гэдэг үнэхээр хоргүй бүгдэд нийцтэй тэр гоё технологиуд байна уу? Одоо ингээд машина бодоод үзэхэд хамгийн хэцүү нь ингээд бензин тосоор явдаг, эдгээр чи агаарыг бохирдуулдаг. За тэгэл зам тээвэргээл ингээд хөгжөөд байна гэж бодоод үздэг. Байгалийнхаа нөгөө нэг газар дэлхийг эвдээл дээрээс нь асфальтын зам тавиал ингээд байгалаа эвдсэн, байгальтаа ямар ч хайр инэрлэхгүй ийм технологи хөгжүүлсэн. Дээрээс нь утаа үнээр маш ихтэй, маш хортой нөхцөл агаар нь хортой, хүнс нь хортой. За тэгээд Монгол орноо аваад үз. Энэ тэмдгүү одоо нөгөө ураны янз бүрийн юунуудыг ингээд барайл ерөөсөө цаагаараа ингээд бодлого нэгээсэндээ явагдаад маш хэцүү нөхцөл бид нар амьдарч байгаа үстэй. Та нар энийг хүсийн зөвшөөрнө гэж би бодож байна. Тэгээд дэлхийн сэнгэлтийн аюулын харанга бэлтцэн аль цагаас эхлээд дэлхий маш хэцүү байдалд байгаа байхгүй юу. Тэгээ Монгол орнороо л аваад үзэхэд чинь ингээл уул уурхай гээл хүнд үйлдвэрүүд хөгжөөл газар ус нь бохирдоол ингээл уснууд нь ширгээл цөлжилт эхлээл уур амьсгалын өөрчлөлт ороод энэ бүхэн чинь хөтөлбөр одоо хөтөлбөр гэж яриад байдаг. Цаанаас нь бид нар энэ баярч чинь бидний хүснээр биш цаанаас нь өдөртөг юм хүчнүүд байгаад байна. Бидний 3D гэсэн матрицаа барьчаад тэрэн дотроо бүх зүйлийг хордуулчаад тэгээд бүгдийг одоо ямар ч хүнсэр сүнсээ хөгжүүлэх завгүй болгочоод тэгээд бүх тийм хортой нөхцлөөр нь хангачаад байлгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ чинь бид нэр одоо энэ дэлхийг Монгол орноо нэг давах хоёр дэлхийгээ аврах юм нөхцөл байдал үнэхээр үүсцэн байгаа шүү гэдгийг би зүгээр л цогц дуртахад юм байгаа. Тэгээд цаашлбал та нар өшөөс сургалтуудаар явал өшөө илүү өөр зөндөө олон мэдээллүүдийг сонсгол. Та нарын бодож ийсэн, харж ийсэн юмнууд чинь үнэн гэж бодож ийсэн юмнууд чинь бүгд худал байхыг та нар харна. Эсвэл үнэн гэсэн сэдв дотор худлыг нууцсан байгааг та нар олж харах болно. Та нарын нүд нээгдэх болно. Тэгэхээр заашгүй авралт гэсэн үг орж ирж байгаа. Дэлхий одоо авраач гэдэг аль хэдийн дуу хоолойгоо сансар ертөнц рүү илгээсэн. Тэгээд тэндээс бүгдийг мэдж байгаа. Тэгээд аврах тэр үйл ажиллагаанд хинээс эхлэх вэ гэхээр биднээс. Бид нар одоо чагсаал хийж тавихаал одоо энэ Монгол оронд янз бүрийн боллоо гэхэд тэр маягаар бас хөгжихгүй шүү дээ. Чагсаал хийгээд янз бүрийн энэ одоо бухимдлыг хизээж хийж ярилцах чадахгүй. Нэгсчээд нөгөө төрөл солигдно. Түүнээс энийг хамгийн итгэх арга нь бол байгаа. Энэ бид нар ухамсар зүсээ хөгжүүлээд эхлээд Монголоо цаашлаад дэлхийгээ аврах энэ зорилгод нэгдэх ёстой гэж үзэж байгаа. Тэгээд би аврах гэдэг зүйлийг ярьсан шүү. За тэгээд цаашдаа наривчлаад ярина. За тэгээд түрүүний нөгөө нэг юу руугаа орё. Өөр дамжуулагч нар байсан уу гэдээ асууж байсан. Байсан. Өмнө нь 8 дамжуулагч байсан. Яг одоо манай энэ дамжуулагчтай адилхан үннийг тараах, үнэн мэдлэгийг тараах юм зорилготой ирсэн дамжуулагч нар байсан. Энэ манай дамжуулагч маань болохоор хамгийн сүүлийн бөгөөд 9 дэх дамжуулагч гэж авчирч байгаа. Тэгээд тэр дамжуулагч нараас нь бол нэрлэлт болж байгаа. Өмнө нь бол 8 дамжуулагч байсан гэж хэлжсэн. Та тэгэхээр тэр өмнөх дамжуулагч нь та нар хэн гэж бодож байна? Бодоод үзээрэй заяа. Би одоо нэрлээд яа. Тэр нь болохоор Есүс гэж байсан заяа. Будда гэж байсан. За тэгээд одоо нөгөө мэрэгч гэд яадаг Ванга гэж байгаа. За тэгээд одоо энэ манай дамжуулагчийн өмнөх дамжуулагч нь болохоор Мягмар Лувсан дам гэд номнууд нь гараад байгаа гадуур төвдийн нэг лам байсан. За тэдгээр хүмүүс бол байсан. Энэ хэмжээнд одоо дамжуулагч болж ирсэн хүн гэж бас харьцуулж хэлэх гээд байна л да би. Одоо тэд нар маань яаж ирсэн бэ гэхээр одоо бас л ялгаагүй манай энэ дамжуулагчтай адилхан үннийг таниулах юм. Даалгавартай ирсэн байхгүй. Гэтэл өөрсдөө гэгээрээд үннийг таниулаад ингэж байж исэн чинь шавнар нь тэрийг шилтэн болгоцсон. Жишээлбэл Будда дээр аваад хэлгээд. За Есүсийг Христ болгоцсон гэх жишээтэй. Тэгээ ерөөсөө ингээ гуйлаад, гуйвж дайваад нөгөөх нь болохоор яг одоо үүргээ биелүүлж чадаагүй тэдгээр биетүүд. Бүрэн дүүрэн биелүүлж чадаагүй гэсэн үг шүү. За түүнээс биш бүгдийг сэрэх зорилготой ирсэн, бүгдэд үннийг таниулах зорилготой ирсэн, бүгдэд өөрсний эзэн гэдгийг таниулах зорилготой ирсэн, бүгдэд өөрснөө ямар хүчтэй чадaltaй гэдгийг мэдрүүлэхээр ирсэн байхгүй. Гэтэл чинь зам зуртаа замхраад ингээд шашин болоод нөгөөх нь бүр шашнаар дамжуулаад сүулдэ бүр ингээд цамхаа явсан. Тэгээд тэдгээр битүүд буцсан байгаа. За ингээд явсаар хагаад тэр Мягмар Лувсан дам гой болохоор яасан гэхээр номнууд бичих бас тийм үүрэг даалгавартай номоо бол бичсэн. Тэгээд та нар тэр номнуудаас нь бас авч уншаарай. Зүдээ сайхан номнууд бичсэн байгаа. Мягмар Лувсан дам гой номнууд гээд бэлгийн мэлми гэж байгаа, мөнх гэж байгаа, ланта амьдрах үе гэд байгаа.
За тэгэл нэрлээд ивэл зөндөө ном байгаа шүү дээ. Тэдгээр номнуудаас нь хүртэл уншаад та нар үзээрэй заяа хэрвээ та сонсож байгаа бол одоо. Тэгээд тэдгээр хүмүүсийн зандаанд хүйцээс ийм одоо дамжуулагч маань үннийг таниулахаар бидний дунд байгаа энэ дамжуулагч маань. Тэгээд үннийг таниулаад ингээд явж байгаа. Тэр үннээс нь бид нэр суралцаад та нартай ингээд түгээн хүргэж байгаа. За тэгээд түрүү ярьсан тийм ээ. Өөр орнуудад бас дамжуулагч нар байсан уу гэхээр байсан, илгээгчсэн үү гэхээр илгээгчсэн байгаа. Тэгээд тэд нар нь яасан гэхээр мөн зарим нэг нь нэр алдрын хойноос яваад за ингээд би чадaltaй болчлоо гэж үздэг ч юм уу тий. Тэгээд нэр алдрын эд хөрөнгөний хойноос явж агаад тэгээд буцаагаад татагдсан байдаг. Ийм түүхтэй бас эрхийн үед иржсэн. Одоо энэ болохоор манай институт дамжуулагч болохоор үнэхээр яг энэ үннийг таниулаад Монгол орноос эхлүүлээд дэлхийг аврах зөвлөмтэй. Одоо бид нар яриад байгаа шүү дээ 3D-гээс аврал шилжинэ гэж яриад байгаа шүү дээ. Яг тэр шилжилтийг хийхийн тулд бид нар яах вэ гэхээр зүгээр шилжиж явчихгүй дэлхий чинь. Бид нар ухамсар сүнсээ хөгжүүлээд гэрлээ хасаагаад эхлээд цэвэрлэх зөндөө ажил байгаа. Тэдгээр ажлуудыг гүйцэтгснээр дэлхий шилжинэ. Тэгэхээр энд хүн бүхэн ухамсар сүнсээ хөгжүүлсэн байх шаардлагатай. Дээрэс нь таны энергийн чадалч гэсэн хэрэгтэй. Нэг ч хүн гэсэн хов нэмрээ оруулах боломжтой. Үүнийг сонсож байгаа гаач гэсэн нэгдэх боломжтой. Маш гоё ариун үсэд нэгдэх боломжтой шүү гэдэг ингээд давхар хэлчихэ. Тэгээ түүнээс биш заавал ингээд тэг ингээд сурталчлаад байгаа юм биш. Өнөөдөр зөвхөн үннийг таниулах одоо тэр өндөр дээд 7 13 дугаар хэмжээсийн гэрлүүдээр дамжуулагчаар дамжин орж ирж байгаа. Энэ хүчийг энэ хангаж байхгүй энэ бясалгалыг үннийг нь ийм очиртай юм аа л гэж таниулах зорилготой байгаа юм шүү. За ингэж хэлвэл болголоо. Тэгээ та нэмэх юм аа нэмэрээ багшаа. За талхлаа янзын сайхан тайлбарлаж өглөө. За тэгээд түрүүн навчаагч мань хэлжсэнтэй 9 дахь буюу сүүлийн дамжуулагч гэдэг. Энэ сүүлийн 9 дахь дамжуулагч гэдэг үгийн хаана ямар утга санаа агуулгадж байгаа вэ гэхээр хэрв бид нар энэ боломжийг авбал тий за ингээд өдөр тутмын одоо мөнгө төгрөг гэр бүл ажил төрөл байр сав гэдэг ингээд машин ч юм уу тий ингээд хөөцөлтөд яваад ах юм бол энэ боломжоо ашиглаж сэрж дэлхийгээ аварч чадахгүй юм бол ерөөсөө энэ дэлхийгээ дороотхыг нь харахаас юу ч хийж чадахгүй байсараагаад л дуусна. Дахиж ийм боломж олдохгүй. За тэгээд эндээ одоо сүүлийн хэдэн 10 жилдээ дэлхийн маань амьдрал яаж дороотж байгаа вэ гэхээр энэ хурдаараа үргэлжлүүлэн дороотно гэсэн үг шүү. Харин энэ боломжийг ашиглаад нэгдэж чадах юм бол үсдэг амар амгалан за гариг дэлхийд ээлтэй амьдралыг бид цогцлох бүрэн боломжтой. За тэгээд сая навчаагч маань хэлсэнтэй ингээд бусдаа одоо ийм зүйл байгаа, одоо ийм утга санаатай шүү гэдгийг ойлгуулж хэлэх гэж энэ бичлэгийг хийж байгаа. Тэрнээс биш хүчлээгүй. Тэгээд яг энэ сонсож байгаа хүмүүсээс маань за нэгдэн за нэгдэхгүй за зарим нэг нэгдэхгүй байлаа гэд бидний үйл ажиллагаа бидний энэ том зорилго зогсохгүй бид нар чадах чинээгээрээ бүх зүйлээ хийн дэлхийг аврахын төлөө харин таны сонголтууд энэ үйлсэд нэгдэж даглаад тусал нэмэр гэдэг чинь тий туслаа нэмрэл хүү эсвэл төрөлтний амьдралаа хөөгөж явж болно. Гэхдээ бид нар хэдий ч нэ хүчтэй олуулаа байна. Төдий ч нэ бидний одоо хүч нэмэгдэн дэлхийгээ аврах тэр магадлал маань улам өснөө гэсэн үг шүү гэдгийг нэмээд хэлмээр санагдлаа. Тэгээ үүн дээр бас нэг юм тодруулаад хэлэхэд одоо Facebook-с ч юм уу интернетээс янз бүрийн мэдээлэлүүд харагддаг л та. Монголоор орчуулсан за эсвэл гадаадаар ч юм уу те ийм нэртэй харь орчуулсан ингэж мэдээлэл авлаа. Тэр ингэж хэллээ, энэ ингэж хэллээ гэдэг нэг орчуулагдсан мэдээлэлүүд их байдаг. Тэгээд тэрийг магадгүй уншиж исэн хүмүүсээ яг ингэж асууж магадгүй. Бид нар бас дамжуулалт аваад байгаа юм шүү гэж бодож магадгүй. Энийг тодруулаад хэлэхэд одоо энэ дамжуулалт гэж орж ирээд байгаа зүйлсүүд ихэнх нь хууралт байх магадaltaй. Одоо жишээ нь нэг харь орчуулгын нэр тавьчаад тэрэн доор нэг харь орчуулгын зураг тавьчаад за энэ орчуулгыг ингэж хэллээ гэдэг ингээд орчуулаад тавьчихаа хүмүүс ихтгээд идэг. Гэхдээ тэд нар дундуур маш олон хууралтууд байдаг. За хууралтууд гэхээр ямар зорилготой байдгийг гэхээр хүмүүс биднийг сэрээхгүй, ухамсар цуусыг нь хөгжүүлэхгүй, унгаах зорилготой хууралтууд байдаг. Муу тал нь яг өөрөөр бас жинхэнэ дамжуулалтууд байж болно. Жишээлбэл зарим нэг нь сонсч ирсэн бах те. Сварогийн дамжуулалтууд гэдээ байдаг. Англи, испани хэлээр өгөгддөг дамжуулалтууд байдаг. Гэхдээ Сваро гэж юм бэ? Ямар орчнол юм бэ гэвэл 9 хэмжээтэй тарьяалагдах орчнол байгаа. Харин манай үнэн мэдлэгийн дамжуулалтууд бол өндөр дээд гэрлэн биедүүдээс ирдэг гэсэн. Тэгэхээр мэдээж 9 хэмжээстэй орчнолын хөгжил 13 хэмжээстэй орчнолын хөгжил хоёрын хооронд асар том ялгаа байгаа. Тэгээд тэд нар чинь гадаад хэл дээр. Тэгээд ямар нэгэн нөгөө сургаалт ч юм уу зүгээр яг хөө мэдээлэл өгөөд болж байгаа болохоос биш яг ингэж
сургалт одоо хувь хүнийг хөгжүүлэхдээ өөрийнхөө нөхцөлийг өөртөө мэдрүүлж тэр хүчийг нээж өгөх тийм зүйл ерөөсөө байхгүй. Тэгэхээр ерөөсөө Монгол байтугай дэлхийд хааж байхгүй гэдэг нь бас ийм санаатай, ийм утгатай шүү гэдгийг нэмээд хэлээ. Гадаад дээр байгаа зүйлээ чинь за бүр үнэхээр л яг тэр хэлээр нь уцаас шиг ярихгүй бол бүрэн төгс ойлгож чаддгүй шүү дээ. Бид нэ хичнээн орчуулдаг аппликейшнийг ашиглаад ч чадахгүй. Гэтэл бүр ингээ монгол хэлээр нь тэр бүх мэдээлэл байгаа. Дахад тэр бүхнийг одоо ашиглаасай гэж уриалж хэлмээр санагдаж байна. Тэгээд би бас нэмээд хэлээ яг ингээд за одоо ингээд хамгийн хааж байхгүй тэргээд ингээ ярихаар хүмүүс зарим бодож магадгүй өөрсдийгөө л одоо ингээд ах ингээд ийм хааж байгаагүй урд өмнө байж байгаагүй юм шинээр орж ирчээд тэгээд дээрэс нь бүр тэр өндөр дээд 13 дугаар хэмжээстэй ийм өндөр дээд гэрлүүдээр орж ирсэн ийм сургалт бүтчлээ. Та нар орж ирээд энд сураад үзээчээл гэж байгаа. Түүнээс биш за энэ ста хааж байхгүй та нар байна уу даа гэдэг ингээд гайхуулж байгаа юм. Ерөөсөө өөрсдийгөө гайхуулж байгаа юм биш шүү. Энэ шинэлэг юм ороод ирлээ. Энэ зөв сүртэй юм ороод ирлээ. Энэ зөв зам шүү гэдгийг л чин зүрхний угаас та нартаа хүрэх гээд байгаа юм шүү гэдгийг л ойлгоорой та нар минь ухамсарлаарай. Үнэхээр түүнээс биш гайхуулаад манайх юм манайх тийм бусд нь муу гэл ингээд байгаа юм биш. Нэрээ үнэндээ урд өмнө нь гэрлэн багш нартай байж үзсэн үү? Гэрлэн биетүүдээр багшлуулж байсан уу? Тийм хүн байгаа болов? Та яг байгаа бол хувьдаа ганц нэг одоо янз бүрийн тийм хүүхдүүд байдаг л баг. Гэхдээ нийт дунд нь бүхний тусын тулд гаргийн хэмжээнд аврахын тусын тулд бүх хүмүүст өөрийн ямар үн цэнтэй гэдгийг мэдрүүлэхийн тулд тийм хичээл сургалт байсан уу да. Тэгээд дээрэс нь яг үннээ хэлэхэд сургалтууд нь үнэхээр хувь хүний онцлог тохирсон хувь хүнээ өөрснөө одоо өөрснийхөө үн цэнийг мэдрүүлсэн юм сургалтыг багш нар нь өөрсдөө ингээд мэдэрсэн болохоор ингээд бүр ингээд одоо ингээд ярьдаг чичрээд гэ тэ бүр ингээд чичрээд та нарыг ингээсээ л гэд ингээд хүргэж байгаа юм шүү. Энэ чин сэтгэлийн үг шүү. Энэ үнэн үг шүү гэдгийг л хэлье. За тийм. Тэгээд хаан чахгүй гэдгийг бас нотолтой хүмүүс байна. Яаж вэ гэхээр нөгөө одоо манай сургалтанд янз бүрийн хүмүүс суудаг л да. Зарим нь анх удаа л шууд бяцлал сууж байгаа хүмүүс байна. За зарим нь 5 10 жил, зарим нь 20 30 жил хүртэл бяцлалаар хичээлж гисэн. За зарим нь бүр заадаг. Тийм хүмүүс байдаг. Тэгтээ одоо тэр 10 20 30 жил бяцлалаар хичээлсэн, заадаг байсан хүмүүсийн эцсийн зохиол нь хаа нэрээ зогсдог вэ? Хаа нэрээд энэ л байсан байж тээ гэж ойлгодог вэ, мэдэрдэг вэ гэхээр тэр нь ерөөсөө үнэн мэдлэг л. Тэгэхээр тэдгээр хүмүүс маань бас ингээ өөрсдөө мэдэрчихсэн байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр угаасаа суугаад үзэх юм бол мэдэрнэ. Дотроосоо гэрэлсэн. Тэр бол баталгаатай зүйл учраас л ам бардам ярих гэж хэлдэг шүү дээ. Тэгээ ам бардам ярьж байгаа гэсэн үг шүү. Тэгээ ярианууд маань зүгээр нэг юм судалгаа хийх маягаар яриад байна гэж та нар хизээж битгий ойлгоорой. Энийг олон түмэн түгээх ёстой болохоор нь түгэж байгаа. Яагаад гэвэл үннийг олон түмэн мэдэх ёстой цаг нь иржээ. Нүд нь үнэнлүү чиглэх бүр сэтгэл зүрхээрээ үнэн гэж юу байдгийг мэдрэх цаг нь иржээ. Худал дотор үнэн дотор одоо худлыг нууц мэдээллүүдээр бидний тарих одоо угаана гэж ярьдаг шүү дээ. Үнэндээ тийм байсан. Тэгвэл одоо жинхнээсээ сэрээд жинхнээсээ үнэн гэж юу байдгийг би мэдсэн бол тааж мэдэх хэрэгтэй шүү дээ. Тийм учраас бүр ингээд чин голоосоо би үнэхээр одоо яаж хэлмээр юм бүр ингээд хэлмээр байна та нар мэдээ ойлгож байгаа хаа энэ ярьж байгаа дууны өнгө хоолооноос мэдэрч байгаа мэдрээсэ гэж хүсэж байна. За тэгээд чатаар хөвчлэн ирдэг эсвэл нөгөө комментд заримдаа хүмүүс бичээд байдаг нэг юм асуулт байгаа юм л да. Сэрсэн хэсэгтээ эргэлзээд би сэрсэн болов. За эсвэл би ингэж байна сэрсэн болов ч гэдэг юм уу. Ингэж аягүй суугаад бай. Тэгэхээр энийг бас тодруулаад хэлье гэж бодлоо энэ дашрам. Тэгэхээр өмнө нөгөө нэг эхний бичлэгээрээ битээр ярьжсэн дээ сэрсэн хүмүүс сэрэлт гэж юу юм бэ? За ямар нэгэн зүйл хайж эхэлдэг тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж эхэлдэг. За тэгээд тэр өөрчлөлт магадгүй саяхан илэрсэн байж болно. Урт хугацааны турш эсвэл ямар нэгэн зүйлийг хайсан ч байж болно гэд ингэж ярьсан. Гэхдээ хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр бидний ухамсар цүнс сэрхэд хизээд бэлэн байдаг. Сэрэлт гэхээр айгүй холоор ойлгодог. Ингээд сэрэлт гэхээр бүр том юм төсөөлөө за ингэсэн байж сэрдэг юм байна ч юм уу. Эсвэл ухамсар цүнс сэрхэд хэцүү гэж ойлгодог. Үгүй ээ. Бидний ухамсар цүнс сэрхэд яг үүндээ хизээд бэлхэн байж байгаа. Та өөртөө эргэлзэхгүйгээр хийх мэдрэмж төрдөл байгаа бол хийгээсэй гэж хэлмээр санагцсан. Үнэн мэдлэг гэдэг юу юм бэ гэхээр за дэлхий дээр за тэгээд цаашлаад бүр орчлон ертөнцид байгаа энэ амьд бүхэнд хамааралтай. Одоо үнэн мэдлэг судрууд дээр маань байгаа мэдээллүүд нь орчлон ертөнц гэж юу юм?
За тэр орчлын ертөнцид ямар оршинлууд байдгийг, ямар гаригуд байдгийг, гаригийн бүтцэн ямар байдгийг, за бидний дэлхийд байгаа үнэн гэж юу юм, худал гэж юу юм, яаж одоо худлыг үннээс ялгах юм, яагаад бид нар энд амьдарч байгаа, юуны төлөө амьдарч байгаа. За тэгээд цаашлаа сайн навчаагч маань ярьсан те маатер зөвхөлбөр гээд тэр тэд нар юу юм гэд ингээд ерөөсөө л эдгээр чинь бүгдийг бидний өдөр тутамд хамаатай ойлголт. Тэгэхээр энэ ерөөсөө хүн болгонд л хамаатай зүйлс гэсэн үг шүү. Тэгээд хумсарцсан хизээд сэрхэд бэлэн байдаг. За энэ дээр та нэг чиг хэцүү байна уу навчаагшаа? Тийм тэгээд одоо сүүлийн үед хүмүүс олноороос сэрж ийн л да. Ер нь бол сүүлийн үед тэгээд энэ талын сүнсний мэдээллүүд за тэгээд даалт ертөнцтэй холбогдох тэднийг судлах мэдээллүүд энэ төр зөндөө одоо ингээл фэйсбүүкээр харж байгаа зөндөө явж байгаа тайлбарлаж байгаа та нар бүгдээрээ харж байгаа. Дуур түмний юм бол бас цөөхөн байдаг байсан шүү дээ. Тэгээд сүүлийн үед бол маш их хүмүүс сэрж байгаа. Сэрсэн л бол урдынхаасаа өөрчлөгддөг. Ер нь бол одоо хар хүнс нь өөрчлөгддөг гэсэн илүү татгшаага чиглэдэг хүн. Өөрөөсөө би ер нь яах гэж ирсэн юм бол би энд юу хийгээд байгаа юм бол тэгэл ямар нэг юм хайгаал эхэлдэг. Тэр нь болохоор юу юм бэ гэхээр одоо ингээд ухамсар сэрсэн л бол суулцах замаа хайж эхэлдэг байхгүй юу да. Тэгэл ерөөсөө л тэрийг хаагаал ирч болж эхэлдэг. Тэгэнгүүтлээ энэ тэмдгийн нөгөө бяцлаглуудыг судлаад тэгэл нөгөө сүнсний тухай судлаад тэгэл тэрнтэй холбоотой мэдээллүүдийг цуглуулаад тэгэл ерөөсөө дад ертөнцтэй холбоотой тэгэл янз бүрийн зүйлүүдийг судлаа явуулдаг. Тэр дундаас онцолж хэлэхэд хамгийн гол нь яг өөртөө тохирсныг олох нь юу л те маш хэцүү байхгүй юм. Тэгэл яг нэг юм таалагдж байгаа юм шиг болдог. Тэгэл за энэ миний хайж исэн зүйл мөн болоог бол ингээл ордог. Тэнгүүд биш болоод явчихдаг. Жишээлбэл би өөр дээр хэлээ л да. Би ч гэсэн хайж хэлсэн, сэрсэн, хайж хэлсэн, гинт өөрчлөгдөд өөр зүйлүүдийг харж хэлсэн. Би нэр яах гэж ирсэн юм болоо? Би юу хийгээд байгаа юм болоо? За ямар нэгэн гац байдаг та. Би юу ирээд байгаа юм болоо? Гэх мэтчлэн явсаар гад би эцтэй бяцлаглуудын группүүдийг судалж хэлсэн. Тэгээд даалт ертөнцүүдийг судалж хэлсэн, сүнсний хөгжлийг судалж хэлсэн. Ингэж явсараад би үнэн мэдлэлтэйг очирсан. Тэгээд яг нэг олон бяцлаглаар бол явсан гэж хэлэхгүй угаасаа яваагүй. Тэгвэл номнуудыг бол уншиж исэн. Сүнсний тухай за тэгэл янз бүрийн номнуудыг энэ талын номнуудыг уншиж исэн. Тэгээд ганц нэг бол бяцлаглаар бол явсан. Тэгвэл ягаад ч юм тийм сэтгэл дүүрэн бол байж чадаагүй яг үнэндээ. Тэгтээ тэднийг бол би тийм юм гэж хэлэхгүй. Тэгвэл тухайн үед би мэдэхгүй ирээл явж исэн юм чинь тэгэл энэ болох болов гэж заримдаа орж исэн. Тэгтээ сэтгэл бол яг үндэ хэлэхэд дундуур исэн. Тэгээд яг цаашдаа бол хэлсгүй энэ болж исэн. Тэгээд би гараад хэсэг завсарлаж исэн үед надад зөндөө байгаа. Тэгээ ингээ хайж явж байгаад үнэн мэддэг ном гарсан. Дамжуулагчаар дамжуулсан ном. Тэрийг уншаад за ерөөсөө яг энэ юм байна гэдгийг би өөрөө мэдсэн. Тэгээ яаж мэдсэн бэ гэхээр энэ дотоод мэдрэмжээс гинт ингээд бүх юм дүүрээд ирчихсэн гэсэн. Маш бүрэн дүүрэн хизээш урд нь тийм мэдрэмж авч байгаагүй гэд та нар бодорой заяа. Ингээд дундуур мэдрэмжтэй гэж хаад нэг сэтгэл дүүрэх мэдрэмжийг та нар мэднэ дээ. Ямар нэг юм сэтгэл хангасан босгоод яг тэр номыг авсан тохиолдолд уншсан тохиолдолд тэр үед би тэгсэн. Тэгээд дараа нь ингээд энэ номын уулзалт болоод анхны уулзалтанд би очиод одоо энэ дамжуулагчтай уулзж исэн. Тэгээд ярьж байгаа зүйлийг одоо манай утхан багш гэж байгаа. Утхан багш маань ингээд бүгдийг биднэрт ингээд хэлж энэ дамжуулагч маань ийм учиртай ийм зорилготой за ингээд дамжуулагтаад орж ирсэн энэ хүн маань дамжуулагч. За энэ дамжуулж байгаа цаад оршинлууд маань ийм толон гэрэл. Тэд нар маань энэ их усрын шууд удирдлаганд ор байдаг. За ингээд яриад эхлээд би тэндээс бүрэн дүүрэн энергитэй болоод бүрэн сэтгэл маш хангалуун болсон гэсэн үг нэг гэсэн доо. Тэгж би ингэж мэдэрч орж ирсэн. Та нар ч тэгэхэд ийм мэдрэмжээ жишээлбэл та нарт тус болох уу гэж өөрийгөө гайхуулж бол ярихгүй. Ийм мэтчлэнгээр өөрсдөө мэдэрч болдго юмаа гэдгийг би ярьж өгч байгаа гэж ойлгоорой. Тэгээд ингээд сэтгэлээ чагнаж проса маш баяр хөөргийг мэдрээд за ерөөсөө миний цэцэг зам бол ерөөсөө ийм байна. Тэгээ би ингээд нөгөө сэтгэл хангалуун бос байсан гэж түрүү ярьжсэн шүү дээ. Тэгж явж байгаад би өөр яа тийм блэ гэд ингэжсэн хайр гаргууд гэд одоо энэ мичид долоо гэд бүлхмийг би дагдаг болсон. Ерөөсөө энэ ингээд хайр гаргуудыг судлаад ингээд явж байгаад тэгээ мичид долоо бүлхмэд ороод тэгээ явж ясан чинь тэр мичид хайр гарыг мичид долоо бүлхмээс би одоо энэ дамжуулагчийгаа энэ дамжуулагч байдгийн бэ гэж гэдгийг оож мэдээд вау тэгээ монгол хүн байдгийн биш үү ямар гоё юм бэ гэд би маш их баярлж ирсэн. Тэгээд өстой энэ хүнийг би хаа нэг юм болоо энэ монголтой байдгийн биш үү ямар гоё юм бэ л гэж бодоход таашгүй байсан. Би ч номыг аваад тэг ингээ өмнөөс нь хараад яриагийн сонсно гэд би хизээч бодож байгаагүй. Гэтэл номоор нь дамжаад би уулзалтанд очиод тэгээ ихтгэл үнэмшил гэдэг бол бүр 100% болсон. Тэрийг би өөрөө мэдэрсэн. Тэгэл ерөөсөө энэ миний зам мөр мөн
энд би байх хэрэгтэй юм байна гэдгээ би ойлгож авсан. Гэт та нартай хэрэг бас үүднээс хэллээ. Тэгээ энэ мэтчлэн дотоод мэдрэмжүүдэд ашиглаад өөрснийхээ хаана байх газрыг тодорхойлж болдог шүү. За тэгээд ингээд өөрснийхээ сайн мэдэрч байгаа зөв замаа олж суралцаарай. Магадгүй та би энд сурахгүй гэж бодож байж магадгүй тэгвэл бас окей ойлгосоо таныг ойлгож байна. Та өөрийнхөө л хөвчих ёстой. Тэр таны эрх. Гэхдээ дотоод мэдрэмжээ зөв сонсож хаана байх газараа зөв олно. Тэгвэл бол угамсар сүнсчиг хөгжиж явах явцдаа гацаад ажидгий шүү. Ягаад гэвэл тэр сургалт тэр арга танд тохирохгүй юм гэсэн үг байхгүй. За тэгээд манай энэ сургалтын онцлог нь болохоор бүх суурийг зөв тавьчихсан байгаа. Ямар ч хүнд нийт тэгэхээр тохирохоор тавиул тохирол. Яг л судалсан гэж түрүү ярьсан шүү дээ би. Тэгээд судлаад за эхний энэ хичээлүүд хүнд бүх хүн тохирно. Юу байдаг вэ гэхээр зүгээр л наацхаас нь хэлэхэд хамгийн түрүүнд ухамсар сүнстэй чинь холбож өгдөг. Бүх хүн дотроос сүнстэйс ирсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэр сүнстэй чинь та нарыг хамгийн түрүүнд холбож өгдөг. За өөр юм сургалт байдаг бол бас судлаад үзээрэй. Тэгэхээр ухамсар сүнстэй холбоод тэгээд чинь хөгжүүлдэг байгаа байхгүй. Ерөөсөө өөр хамаагүй хин нэг өдөртөө хөгжүүлээд байхгүй. Зүгээр л ухамсар сүнсээрээ та нар холбогдсноороо өөрснөө хөгжих хэрэгтэй байхгүй. Энэ бас нэг онцлог. Тэгээд онцлогтой юмнууд зөндөө байгаа. Дахиад жоох нэг хэлээд үгүй. Ухамсар сүнсний хөгжлийн явцад зайлшгүй хэрэгтэй хамгаалтуудын арга ухаануудыг зааж өгдөгөөрөө бас онцлогтой. Нэгд нь ухамсар сүнстэй холбогдохоор онцлогтой гэлжлээ. За тэгвэл сүнсний хөгжлийн явцад хамгаалт заавал хэрэгтэй байдаг. Тэрийг бас түрүүний ярилцлагуудаар тайлбарлсан байгаа шүү. Яагаад тэрийг болдгийг. Тэрийг бас нөгөө подкастуудаар ороод сонсоорой. За тэгээд өөр бүх энэ нэг арга аргачлалуудыг гэрлэг битүүд боловсруулж гисэн байгаа юм. Хэн нэгэн би одоо жишээлбэл өөрийнхөө туршлаган дээр суурилж энэ хичээлийн дээр үеийн яриагаар бол одоо конспект гэлээдэг шүү дээ багш нарын. Эднэрий чинь тэр өндөр дээд саяны нэрлээд идэг 7 гэрлүүд боловсруулж гисэн. Хамгаалтуудын заагаад өгчлээ, ухамсар сүнстэй холбоод өгчлээ, мэдрэмжийн яаж хөгжүүлдэг, итгэлийн яаж өрнүүлж өгдөг, өөртөө хэрхэн итгэлтэй болдгийг, өөртөө хэрхэн бат эзэн болдгийг энэ бүгд л тэдний зааж өгсөн сургалт хичээл. Тэгэхээр хэн нэгэн заагаагүй тэд заасан гэж ойлгоорой. Энэ бүгд бол манай үнэн мэдлэг сургалтын яалтчгүй үнэн онцлог юм шүү. Тэгэхээр дахиад нөгөө хааж байхгүй л гэд хэлэх гээд энэ удаа боллоо онцлогоо хэллээ. Нинжи огш маань нэмэгцүүлж нэмээр. За тэгээд нөгөө одоо номоо уншаад мэдээлүүдээ аваад ухамсараа тэлжлээ. За сургалтандаа суугаад сүнсээ хөгжүүлээд ур чадваруудыг эзэмшлээ. За тэгэнгүүт бас яг нөгөө анх удаа сонсож байгаа хүмүүс ур чадвар гэж яг юу юм бэ гэд ингээд бодчихж магадгүй. Тэгвэл би жишээ аваад гоё ойлгомжтой хэлж өгье. За одоо жишээлбэл Marvel-ийн янз бүрийн нөгөө онцгой чадваруудтай, баатруудтай кинонуудыг ер нь үзээгүй хүн гэж байхгүй хөө. Бүх насныхан л ямар нэг хэмжээгээр үзсэн бай. За тэдрийг үзээд за эцэст нь ядаад дуустдаг. Тэрийг нь үзээд дотроосоо баясаж огшиж үздэг штеп ягаад ч юм. За гэтээ тийм зүйл зөвхөн кинонд байгаа гэж боддог. За одоо тэднэр одоо яаж юу гардгийг гэвэл жишээлбэл бодлороо бүтээх, за энергээр хин нэг эмчлэх, за янз бүрийн гэрлэн болон одоо энергийн зэвсгүүдийг бүтээх ч гэдэг юм уу. Одоо янз бүрийн ийм баатруудын одоо бидний хэллэгээр тийм баатруудын ур чадварууд харагддаг. Гэхдээ хийсвэрлэл шиг байдаг. За бас нөгөө хэрвээ аним үздэг хүмүүс сонсож байгаа бол бас Наруто гэдэг аним байна тийм. Би үзчихсэн болохоор ярьж байгаа. Тэрэн дээр чакра гэж ярьдаг тийм. Биений дотор чакраны урсгал байна. За чакрага бөөгнүүлээд расинга хийлээч гэдэг юм уу. Ингээд кинон дотор одоо кино анимен дотор байгаа зүйлсийг бол бид нарт харуулахын тулд л одоо нүдэнд харагдаж гарт баригдахаар хийгээд байгаа шүү дээ. Гэтэл бид нар яадаг вэ гэхээр тэрийг харахгүйсэн ч мэдэрдэг. Мэдэрсэн болохоор мэдэрч чадж байгаа болохоор ер нь одоо тэр нар дээр хийж байгаа төстэй зүйлсүүдийг хийж чаддаг болдог гэсэн үг шүү. Тэгэхээр яг ингээд хэлвэл яг бодит нөгөө үзчихсэн кино гараад төсөөлөд бүр ингэтлээ ур чадвараа хөгжүүл чадах юм байна штэ. Бид нар нөгөө нэг зөвхөн л хийсвэрлэлээр хүмүүс бид нар ийм зүйл хийж чадахгүй гэж боддог. Тийм одоо өөртөө итгэлгүй байсан бол үгүй ээ. Тэдгээр зүйлсийг ч гэсэн бид нар сураад хийх боломжтой шүү гэдгийг киногаар ингээд жишээ аваад хэлмээр санагдлаа. Баярлалаа. Маш гоё жишээ байлаа. Нэрээ тийм нөгөө нэг супер баадрууд энэ төр гэл хүүхэлдэйн кинонд янз бүрийн зүйлүүд байдаг шүү дээ. Гоё. Тэр нэр яг үнэндээ тэд чинь бодит. Үнэхээр байж босгоор зүйлүүд байгаа байхгүй юу? Ягаад гэвэл бид нэр тийм чадтай ур чадвараа л хөгжүүлэх юм бол бид бүгдийг чадна өөрснөө. Үнэхээр тийм босхгүй бүтэхгүй зүйл гэж хизээж байхгүй. Яг тэр төвшөнд хүртлээ хөгжинэ. Тэгэхээр гоё байгаа зү. Тэд нар чинь эргээд амьдрал дээр чинь ч гэсэн хэрэгтэй.
Гаадлын зорилго маань бид нэр одоо дэлхийг аврах гэж ярьж шүү дээ. Ухамсарсансаа ур чадвараа хөгжүүлснэ. Тэгээд наандаж одоо бид нар тэдний сураад авлаа гэхэд одоо байж байгаа энэ өдрөлийн амьдрал төр чинь гэсэн үнэхээр өдөр тутамдаа хэрэгтэй. Үнэхээр тэгээд ур чадвараа хөгжүүлчих юм бол тэр бүх зүйл боломжгүй гэж боломжтой юм билий. Бид нэр бүр маш чадвартай хамгийн гол нь ухамсар сүнсээ хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээ өөрийгөө хин гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Хин гэдгээ мэддэг болно гэсэн үг одоо энэ сургалтын сонсохоор хичээлэл. Тэгээд нөгөө би хин бэ? Би ямар чадaltaй юм бэ? Би ямар ур чадваруудтай юм бэ? Эдгээр маань хаана хизээ хинт хэрэгтэй юм бэ? Ингээд ойлгоод авчин гэсэн бүгдийг. Тэгэхээр ерөөсөө зориггүй биш, маш том зоригтой, маш утга учиртай амьдрах гэсэн үг шүү дээ. Тэгээ бид нэр одоо ингээд үр хоожтой одоо хүмүүс ярьдаг штеп. За би нэг хүүхдүүдтэй нэг ганц хаустай үлдээчих юмсан, байшинтай үлдээчих юмсан. Би байшин бариад өгчих юмсан. За нэг унах сайхан унаатай болгоод өгчих юмсан. Одоо юу гэдгийг хамгийн л ойлгохтойгийн сайныг гэснийг авч үлдээгээд дэлхийгээ өвөг гэж боддог бид нэр үлдүүлж юм үлдээж юм гэж боддог. Тэд нар чинь зүгээр л энэ материалын зүйлс шүү дээ. Бүр зургийн юм шүү дээ. Гэтэл бид нар тэднэрт одоо юу үлдээх боломжтой болсон гэж бодож байна. Маш гоё хүнлэг дэлхийг үлдээх боломжтой. Дөрөв нэг ярьсанчлан нөгөө 5 дээр угаар шилжүүлээд тэгээ уур чадвар энэ чинь нөгөө нэг ухамсар сүнсээ хөгжүүлээ уур чадвараа эзэмшээд тэгээд дэлхийгээ аваад маш сайхан дэлхийг үзүүлэх гэдэг үлдээх гэдэг үр хөвгтдээ одоо юм хоргүй хоолтой хүнлэг сэтгэлтэй хүн хүндээ тусалсан маш өндөр техникийн технологийн жинхэнэ хөгжилтэй одоо энэ бидний байгаа энэ хөгжил бас хамгийн хоцрогдсон хөгжил шүү дээ. Байгальтаа ээлгүй одоо бидний энэ нэг хот байгуулад ингээд 4 ханны цемент хан дунд суухгүй байгаль дэлхийтэйгээ ойр ийм гоё дэлхийн хүн хоёр нь хоорондоо ингээд нэгтмэл бүх зүйл нэгтмэл хүн болгон бие биенээ хайрлсан ойлгуулсан хүлээн зөвшөөрсөн амтан ургамалтайгаа нийцсэн ийм гоё дэлхийг үлдээх гээд байна шүү дээ хүмүүс минь нээдэ та нар минь тэрий чинь өв гэж ярина одоо бол тэрний чинь өвлүүлэхийн тулд биднэрт дээд өндөр дээд гэрлүүдж холбогдчиход одоо ингэх цаг болсон хүмүүс минь одоо энэ дэлхийг аврах боломж байна тэгвэл авраа та нар өөр хүүхдтэй ийм дэлхийг үлдээгээч та нарт боломж байна шүү дээ л гэд хэлээд байгаа юм. Уучлаарай би дахиад огшоод дахиад дугаа өндөрсгөөд яриад байх шиг байна. Та нар минь ойлгоорой. Үнэхээр сэтгэл зүрхнээсээ ярьж байгаа учраас заримдаа дуу дээш ингэж гараад байна. Тэгээд түрүү нэг би хэлчихсэн шүү дээ. Энд огшоо дэлхийг аврах ингээл ингээл яриа болгонд орж ирээд дээ штэ. Одоо үнэхээр аврах цаг нь болцсон. Ер нь ингээд энэ ташрамд хэлэхэд би дахиад хэлмээр санагдаад байна. Альва зүйлд ер нь зориг гэж байдаг. Ер нь ухамсар сүнсээ хөгжүүлснээр яах вэ гэж үү? Би ямар их хүч чадалтай вэ? Би хэн бэ гэдгээ мэддэг болчлоо. За түрүүний миний хэлснээр хөгжүүлснээр ухамсар сүнсээ хөгжүүл. Тэгвэл энэ цаг үед бидэнд юу хэрэгтэй байна вэ гэхээр мэдээж амар тайван амьдрал эрүүл байх. Үр хүүхдтэй юу үлдээх вэ гэхээр түрүүний миний хэлсэнчлэн амар амгалан үнэн зөв амьдралтай өндөр сайхан энергийн давтамжтай их дэлхийгээ өвлүүлэн үлдээх хэрэгтэй шүү дээ. Энэ бүхэн боломжтой юу гэвэл боломжтой гэдгийг хэлж байгаадаа бид маш их баяртай. Бид ухамсар сүнсээ хөгжүүлээд энерги өсгөөд өөрсдөө эзэн болоод итгэл мэдрэмжээ хослуулан тодоос гэрлэлтэн бүх гэрлээ нэгтгэн Монгол улсаа санжлаад их дэлхийгээ аврах боломж бидэнд байна. Үүнийг та өөрийгөө ухамсар сүнсээ хөгжүүлснээ хийж чадах бүрэн боломжтой. 3D гэсэн матрицаар бүрхэгдсэн шудраг зүйл болоод хорвоо зүйл нэгэхэн ч үгүй болсон энэ дэлхийгээ өөрчлөн амар амгалан ноёрсон хүнлэг харилцаа нийгэм зохицуулсан бүгд хоорондоо харилцан тусалсан оршинлыг цогцлоох боломж бидэнд байгаа гэдгийг би дахин нэмж хэлээд баймаар л байна. Таны ч тусалцаа энергийн хүч бас хэрэгтэй байх шүү. Энэ бол бидний эцсийн зорилго бөгөөд үүнд хүрэхийн тулд ухамсар сүнсээ үзүүлэхээс шүү гэдгийг онцлог хэлээд за талархлаа. За тэгээд монголчууд бид битээ ахта хүчтэй гэж ярьдаг шүү дээ. Дэлхийг аврахаар хэмжээний хүчтэй шүү гэдгийг бүр орчлон ертөнцид цуурай тулмаар байна. За тэгээд бас бид нар нөгөө ингэж ярьдаг штэ амьдрал хизээд хүснээр болдоггүй ч гэдэг юм уу те. Тийм юм ерөөсөй байхгүй шүү. Зүгээр бодноороо тэгээд бид нар нөгөө угаасаа болохгүй дээ гэж бодчихдаг болохоор бүрийн аясаар яваад байгаа юм. Гэхдээ та яг уур чадвараа хөгжүүлээд ингээд бодороо бүтээгээд ирэхийн цагт
Амьдрал таны хүснээр л болдог шүү гэдгийг бүрэн ойлгоно. Тэгэхээр монголчууд бид дэвтэй ахтай хүчтэй. За мөн амьдрал үргэлж бидний санссны дагуу байдаг гэд. Ямар гоё юм бэ. Баярлалаа. Тийм шүү. Тэгээ өндөрлөхийнхээ өмнө та бүхэн тэгээ битээрийнхээ яриаг сайн ойлгоорой. Гол нь ямар нэг зүйл сурталчилах гад байгаа юм биш шүү. Үннийг аниулах гэсэн суурнаас энэ яриаг бэлтгэж орууллаа шүү. За тэгж ойлгол гүнээ баярлахаар байна. Чин зүрхний угаас талархъя. Та нарыг энийг сонсож байгаад тэгээд ийм энд байгаа шүү. Үүнийг мэдээд аваарай. Хэрэг та боломжтой бол зүрх сэтгэл чинь байгаа бол нэгдэж байгаа бол сонсоод аваарай, суралцаад аваарай гэд ингээд ярьж ийм сэтгэлийн үднээс та нартай хандж байгаа шүү гэдгийг дахин ойлгуулсан хэлмээр байна. За тэгээд хаарал тавьж сонссон та нартай баярлалаа. Бүгдэд чин зүрхний угаас хайр түгээе. Хайртай шүү бүгдэд. Хайр илгээе. За навчааштай талархсан. Би бас бүгдэнд нь хайр илгээгээд за яг одооноос өөрсдөө амьдралыг өөрсдөө өдөртөн хэлхийгээ аварцгаая. За түр баяртай. Түр баяртай.